Энэ одоо юу гэсэн үг вэ? Буруу яриад байна. Зөв ойлгоод. Тэгээд буруу ярь зөв ойлгодог ард дээр. Би нэг шавч ирмээр байгаа. Будаг тийм ээ. Будаг. Одоо танд бил та. Будаг агшана гэх танаар юу их вэ? Хоолоо ихэд ямар ч хүн хэлсэн будаг агшаа гадхаа гэхэд шууд будаг агшаа гэж. Та нуцах юм бодоо. Будаг тийм ээ. Хөөлгөөд сайхан сэвсэлгээд болгоод хоол идэж иддэг үстэй өгнө. Тэгэхэд тэр чинь бүр агшаа гэж юу гэсэн үг вэ? Одоо гэж будаг агшаа гэж яриад байгаа. Зарим гогчууд нь үрд буруу ярьж байгаа. Манай найз юм ээ. Эсэ имэд нэг жижигхэн шүлэг гэдэг гэж. Тэр одоо юу гэсэн үг вэ? Тэр гогчууд үрд буруу ярихаар яах вэ? Имэд жижигхэн шүлэг гэдэг. Тийм байна. Тэгээд хүн зөв ярих, буруу ярих гэдэг бол одоо хүний өөрийнх нь даа тийм ээ. Боловсролтой холбоотой. Одоо монгол хүн бол сайхан тэрсэн суралцах хэрэгтэй. За тэгээд одоо ийм янз бүрийн жишээнүүд байна. Тэгээд миний ярьж байгаа та бүхэн одоо ойлгоод байна уу? Тийм ээ. Миний ойлголт одоо та нар энийг одоо залуу ирээдүй болсон хүмүүс энийг сайхан хүмүүс төрөх хэрэгтэй. За баярлалаа. Ураа. Нэг худлаа ярьдаг. Манайхаа нэг ичгүй худлаа ярьдаг зам. Нэг дэвчээрч базмаар биш байгаа. Одоо жишээ нь нэг хүнд хүлээгээл хандраад байж байгаа тийм үү? Хаа байсан толгойд явж ижил. Энэ багшин дэд дээр хүн хаа байсан толгойд явж даргаад байна уу хаана явна гэтэл яг орж. Хаан ч ороод байгаа тийм ээ. Мэдгүй. Яг юу болж байна гэнэ? Яг ирж байна. Ерөөсөө энэ худлаа ярьдгаар болчмоор байгаа. Өнөөдөр айгүй хэцүү. Тийм ээ? Тэгээд одоо хотод төгдөрдөг болсноор болж их төрөө ярьдаг болсон. Хаана явна гэнэ? Яг орж явна. Дахиад байж байгаа бүр удаад 30 минутын дараа хаана явна төгжрөөтэй байна. Амар юм болсон. Төгжирсэн байна гээл. Ерөөсөө тийм болж байгаа байхгүй. Тэр одоо миний нэг найз одоо надад худлаа ярьж байгаа баригдсан л. Гар утсан залгасан салцсан. Гэрлүүн ярьсан ч утсаа авч байгаа. Хөө яасан бэ гэж юм хүлээгээд байна гэсэн чинь яг эргээд орж байна гэж. Энийг одоо юу гэж ойлгох. За тэгээд намайг гэртээ байхад хүн залгах чадаас. Ерөөсөө манайхан ерөөсөө нэг юм самуу явдаг юм шиг. Залгачаад чи хаана гэж. Бид тэрийг ерөөсөө ойлгохгүй гэртээ л байж байгаа шүү дээ. Чи хаана. За тэгээд би одоо энэ юм байна. Та нараас ухаж бодоорой. Одоо дээхнүүд нэг юм болж ирсэн байна. Одоо манай Цэдэн Балдаргын нэрийг тийм ээ? Цэдэн Балдар та нар өөртөө одоо бод би юу ярих вэ? Цэдэн Балдаргын одоо нэрнийх нь Б үсгийн одоо гээж бичээд Б үсгийн гээж бичээд ямар муухан шиг тодорч тийм үү? Монголын ирээдүйн болсон залуучууд маань өнөөдөр зөв ярьж сурах хэрэгтэй. Их хонж үзэлтэй байх хэрэгтэй. Тэгжиж бид өнөөдөр хамгийн гол нь ганцхан өнөөдөр өөрийнхөө унж байгаа машиныг тийм ээ? Өөрийнхөө гэр орныг тавилга зэлтэй хайрлахаасаа илүү эхлээд нэг том юм сэтгэл сурсан юм чинь том сэтгэл тийм үү? Тэр их орон гэж энэ том юмыг хайрлах тэр сэтгэлийг эндээс болгож чадсны дараа энэ жижиг юмд хайрлах юм байна тийм ээ? Тэгэхээр одоо бичиж гэж ягаасаа гэж би 100-ны шилдэг одоо энэ нэг одоо юунуудыг одоо өгүүлбэр хэл хальтрахуйнуудыг бид ханд уншиж билдэг тийм ээ? Та бүхэн текстэн дээрээс гарч байгаа та бүхэн уншаад яачихгүй л 15-ны зар гэж. 15-ны зар. Уг нь 15-ны сар гэж дуугаад. 15-ны зар гэж. Нэг хөтлөгч яа л та. Тийм ээ? Аргагүй амралт гэж. Ихчлэг хөтлөгчдөр дээр их гардаг алтал аргагүй амралт. Уг нь аргагүй амралт гэж дуу. Барын 10 хуруу гэж. Барын 10 хонин ороо морь гэж. Хонин ороо морь. Хонин жороо гэдэг үг нэр алдаа. Хөх торгон жамц гэж. Энэ юу гэж ойлгох вэ? Хөх торгон жамц гэж. Хулсан тэшүүр гэж. Зандан сэрээ гэж. Та инээд үе. Энэ инээд биш юм байгаа юу? Эмэн дэмрэг. Тэр эргүү цагаан болж юм гэж. Оюутны дайны газар гэж. Бид юу цайны газар оюутнууд их газар оюутны хотны газар байсан цайны газар юм шиг байна. Тэр цайны газар байх байгаа хүн юу харж байна гэж. Тэрийг хийж байгаа ислам чиглэлийн газар юу харж байна? Оюутны дайны газар. Эмсийн сан гэж. Энэ дүү биш. Улсын их гурил гэж. Юу гэсэн үг вэ? Оюутнуудыг хөнгөлөв гэж.
Биш энэ хараа энэ дэс давтаа тийм үү? Маш том алдаа юм. Одоо ч Ирак болон Америкийн нэгдсэн улсад алуулна гэж. Аялуулна. Алуулна. Уг нь аялуулна гэж л байгаа хэл та. Ажилуулна гэж байгаа юм мэдгүй. Энэ чинь бүр Ирак болон Америкийн нэгдсэн улсад явуулж алуулна. Нэг үсээд юм. Ерөнхийлөгч сур хар вав. Юу гэж ойлгох вэ нэг? Монголын сайхан өсгүй тэмцээн. Нэг ийм юм байгаад байгаа юм. Энэ цаг гасан та бүхэн сайхан уншсан харсан баг. Ингэж яа энэ бол инээдэн байна тийм үү? Энэ олон үгийг хараагүй өнгөрчийсэн байвал бид нар яа тийм үү? Тэр зүв яах хэрэгтэй? Их сайхан тэмдэглэг авах хэрэгтэй гэж биелнэ. Өнөөдрийн лекц ихэд бол одоо өндөрлөж байна. Өнөөдөр одоо над дээр хүрэлцэн та бүхэндээ маш их баярлалаа. Би удахгүй энэ сарын 20-нд нэр UB Pulse-ийн концертыг таниханд өөрийнхөө Монгол үндэстэн эс оршихуу гэдэг өөрийнхөө одоо тийм 230 минутын бүтэн лекцийг тавина. Энд та бүхний өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Лекц маань 27 оны 15 цагаас өдөр бүр UB Pulse концертыг тоглох бишээ зүгээр явуулсан. Нэг байна. Сайхан бясалгал хийж байна. Өөрийгөө сайхан ариусгаж байна. Гэхдээ миний гол шүтэн бол хүн бүхний ч одоо байх гэж бодож байна. Ээжийнхээ шүтдэг. Ээжийн нь л миний шүтээ. Миний бурхан. Тэгээд ээж ярьсан юм чи одоо бүгд сайхан та бүхнийхээ энэ сайхан тэнгэрлэг ээж төсрөөс сайхан дуудуул хийж бодож байна. Тэгэхээр сайхан хэсгээс нь болж гэж бодож байна. Их би нэг хэсэгт нэг туртай. Бачаараа. Гээсэн гэж байгаа байхгүй. Төөрүүлээд гээгээд явчихдаг өнөө энэ чаддаг. Энэ сайхан үнийг та нар ингэж дуулж болохгүй л. Ямар хүү Гой маа. Гэж юу гэсэн үг вэ? Энэ сайхан дуу та нар дуулахтаа хүртэл ингэж дуулж байгаа байхгүй. Төөрүүлээгүй шүү дээ. Төрүүлсэн юм байхгүй. Ямар хүү төрүүлсэн. Ээж минь та хараарай гэж. Төрүүлснэ гэж байна. Юу гэсэн үг? Хаашин төрүүлсэн. Ямар хүү төрүүлснэ. Бүдэрэ ээж минь та хараарай. Ямар хүү нэр манусна. Хором та үзээрэй. За, өргөе баярлаа. Ийм за ингээд өнөөдрийн сайхан лекц одоо ингээд өндөрлөж байна. Ингээд та бүхэндээ баярлаа. Ингээд сайн амгалан болтугай. Абано. Оо тий. Яг орж явна.